Сайн байцгаана уу та бүхэндээ энэ цагийн амар амгалан айлтгая. За ээлжилт бичлэгээрээ та бүхэндээ сэтгэлийн өвчлөлөөс биеийн өвчлөл үүсдэггүй гэдэг энэ сэдвээр ярилцахаар бэлдсэн байна. За ингээд өөрийн бие дээр харсан ажиглалт, бусад хүмүүс дээр харсан жишээ бүх зүйлээс ингээд ажиглахад энэ зүйл маань ерөөсөө нэгт уялдаа холбоотой гэдгийг анзаарсан. Яагаад вэ гэхээр хүн өөрөө энерги ухамсар хийчийг тоосноос бүрдсэн тийм оршихуй. За хүний бүтцийг судлахаар энэ дэлхий дээр бүх оршиж байгаа хатуу бүр алмаз хүртэл судлах юм бол 99% энергиэс бүтсэн гэдэг нь тодорхой болсон. Вакуум орчинд хүртэл хөдөлгөөн байгааг судалж гаргаад ирсэн байна. Тэгэхээр энэ хөдөлгөөн буюу энерги гэдэг зүйлээс бүх зүйл үүсэлтэй гэдгийг та эхлээд ойлгох хэрэгтэй. Тийм учраас таны сэтгэл санаа ямар байна? Таны сэтгэл санаа гунигтай байна уу? Ууртай байна уу? Гомдол цөхрлөөр дүүрэн байна уу? Хин нэгэнд гомдсон уу? Харамссан уу гэдгээс хамаарат таны бие организм буюу таны гэрлэн бүрхэл энергийн орчин маань өвчлөж эхэлдэг. Өвчлөн гэдэг нь болохоор яг тэнцвэртэй балансаараа ажиллаж байсан бие организм цусны эргэлт, ходоодны үйл ажиллагаа биеийн био буюу дотоод хэмнэл ажиллагаа нь алдагдаж эхэлдэг. Яагаад гэвэл та сөрөг эрчмийг ялруулж, гуниглаж, гомдол цөхрөл хэлийг гэсэн үгийг хэлж чадахгүй ч юм уу ямар нэгэн байдлаар сөрөг мэдээллийг өөртөө агуулад удаан хугацаанд явах юм бол таны эргэтэн систем маань доголдож тэр орчин дээр гажуудал үүсээд таны материйн ертөнц буюу таны бие махбод дээр бодит өвчлөл болгоход нөлөөлж байгаа юм аа. За нэг жишээ дурдах юм бол хүн 7 хүрдтэй сайн ярих юм бол олон хэсэг туваал 108 хүрд гээд бүр салаад явдаг. Тэгээд тэр хүрд болгоны энергийн орчлол нь өөр байдаг. Гэхдээ яг энэ бол нэг хүн ажиглаад анзаараад ийм болон хүрдтэй байд юм байна. Яг ингэж холбогдд юм байна. Зүрхэн хүрд маань ийм учиртай юм байна. Суур хүрд, тэтэм хүрд, мэлмийн хүрд гээд ангилсан байдаг. За жишээлбэл шүд өвддөг хүн байлаа гэж бодъё. Шүд нь их өвддөг. Тэгээ ханиад их хүрдэг. Байнга шүд нь хорхоотож янгиндаг ийм хүн байлаа гэхэд за ажиглаад анзаараад үзэх юм бол шүд орчимд юу байна? Ам байна. Бид нар амаараа юу үлддэг билээ? Бид нар ярьдаг. Бид нар ам хэлээрээ ямар сөрөг үгийг ярьж байна, хэлж байна? Өдөржингөө өөрийгөө анзаарах хэрэгтэй. Өөрийнхөө амьдрал тохиолдсон онцгүй үйл явдал хин нэгэн муу хүний тухай ярих ч юм уу. Бидний хэлдгээр бол хүн муулах. Хүн муулна гэдэг нь болохоор яг тийм буруу утгаараа гэхээсээ илүү тухайн ярьж байгаа хүнийхээ сул талыг ярих нь хүн муулах гэсэн үг юм. Тэр хүний давуу талыг ярих юм бол хүн сайлах болж байна. Та тэгээ анзаараарай. Хин нэгэн таныг уурлуулсан уу, гомдоосон уу, эсвэл шудраг бусаар хандсан уу? Та тэр хүний тухай хэдэн хүнд ярьсан бэ? Ээж авдаа ярьсан уу, найзуудтай ярьсан уу, хан нийжилтэй ярьсан уу, ажлын хамт олонтой ярьсан уу? Та яриа л бэ. Хэдий чимээ олон хүнд ярих тусмаа таны амнаас сөрөг эрчим ялгараад таны амны орчмын энерги алдагдаж эхэлнэ. Тэгснээрээ шүдний өвчлөл, янгинах, хоолоо өвдөх зэрэг асуудлууд гарч ирнэ. Тэгэхээр энэ маань бол далд ухамсар маань юу гэж ажилтдаг вэ гэхээр далд ухамсар гэж яриад байгаа зүйл маань энергийн алдагдлыг таны энергийн орчин буюу тэр ухамсарчин хүлээж аваад тэгээд биеийн өвчлөл болонгуудаа шүдний өвчин болчихж байгаа. Тэг хүмүүс ярьдаг энэ нэг шүдний өвчин байна гэж. Та юуг байнга ярина тэр нь таны шүдний өвчин болно гэсэн үг. Тэгэхээр муу хүний тухай бодит байдал нь үний юм чинь. Энэ хүн угаасаа муу хүн байгаас би бусдаас сануулмаар байна. Энэ хүн хэдий хүнийг ингэж луурдаж, гомдоож, муухай
зан гаргаж байгаа ч юм билээ гэд муулж болно. Гэхдээ нэг юм уу хоёр хүнд хилээд зогсох хэрэгтэй. Хэрвээ хүмүүс сануулахыг хүсэж байвал эсвэл нэг пост мэдээлэл гаргаад ч юм уу ийм хүн байдсан байна, ингэдэм байна, тэгдэм байна гэж гаргач болно. Эсвэл ганц нэг хүнд хилээ сануулаад зүгээр орхичих хэрэгтэй. Та тэр сөрөг мэдээллийг ярьснараа таны л бие өвдөн, таны л энерги эвдэрнэ. Түүнээс тэр хүнд ямар ч хамааралгүй, ямар ч нөлөө үзүүлэхгүй. Тийм учраас өөрийнхөө биеийг ажиглаа таны одоо ходоод өвдөж байна уу? Ходоод өвдөх чинь одоо яг зүрхэн хүрд болон наран сүлжээ хүрдтэй холбоотой байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүрдүүдийг олж уншаад, хүрдний мэдээллүүдээ уншаад за зүрхэн хүрд гэж юу юм? Ямар сэтгэлийн одоо өвчлөлттэй холбоотой байж болох сэтгэлийн шарах, өөртөө итгэлгүй байх зэрэг нь наран сүлжээ хүрдтэй холбоотой. Тэгэхээр наран сүлжээ хүрд гэмтэлтэй бол ходоод өвдөж, өөртөө итгэлгүй байх, өөрийгөө голох мэдрэмж. Тэр мэдрэмжүүд нь таны ходоодыг өвтгөж байна гэсэн үг. Эсвэл та одоо жингийн асуудалтай. Тэг өөрийнхөө биеийг голдог болвол хоолны шингэц мууддаг, гомдол, цөхрөл, харамсал, хэлийг гэснээ үгээ хэлж чадахгүй бол бас таны ходоод өвдөж болж байна. За өөр жишээ гэх юм бол таны хөлийн хуруу өвдөж болж байна. За инкээрээ та явж болохгүй газраар явах, цөрөг эрчим энерги цугларсан газраар алхах, хитрхи их одоо шоудах, гарч орох нь хитрхи их байна. Та энийга болоо гэсэн энерги гэсэн үг аахгүй юу? Тэгэхээр тэр сөрөг эрчимд удаан байснараа танд одоо ингээд таны гэмтэлт хорхоно энергийн гэмтэл учруулж яах гэсэн үг. Бид нар өөрийн бодол санаанаас хамаарат бусад хүний бас тэр сөрөг эрчим бас бидний одоо энергийн орчинд 2 метрийн зайд орж ирэхэд нөлөөлдөг. Тийм учраас та өөрөө гоё бодолтой байгаад өөрөө сайхан байсан ч сөрөг зүйлийг ярьдаг, муу зүйл хийдэг, онцгой зүйл хийдэг хүмүүстэй хамт 2 метрийн зайд ч юм уу тэр орчинд, тэр энергийн орчинд удаан байгаад ах юм бол та өөрийнхөө энергийг бас алтуулж гин гэсэн. Гэх байдлаар өөрийн биеийн өвчлөлийг анзаараад би яг ямар байдлаар энэ өвчлөлт үүсэж үү? Энд яагаад өвдөд байна? Миний бодол санаанд ямар бохирдол бий болсон байна? Би юун дээр одоо буруу бодоод байна? Ямар буруу итгэл үнэмшил үүсээд байна гэдг дээр анхаарах хэрэгтэй гэсэн үг юм. Тэгэхээр одоо сүүлийн үед бол эго гэж яриад байгаа. Тэр эго гэдэг нь болохоор зөвхөн өөрийгөө бодох амьж сэтгэлийг хэлээд байгаа гэсэн үг. Та ингээд бусдаас онцгойрох гээд би бусдаас илүү гэсэн сэтгэлгээ танд байх юм бол таны эго өндөр байна гэсэн үг. Анзаарах юм бол хитрхи их одоо түмний нүдэн дээр гялтганаж одоо гой сайхан харагдсан хүмүүс дараа нь хэмжээний одоо уналтанд ордог. Одоо одын өвчин гэж ярьдаг штеп. Олны танил од хүмүүс нэг хэсэг гэлтэж байгаад тэгээд бас бүтлгүүтж ундаг. Энэ нь болохоор хит эго өндөртэй өөрийгөө бусдаас дээгүүр тавьж онцгой гэж мэдэрсэнтэй холбоотой. Бид нар эцтэй ерөөсөө ялгаатай л хүмүүс байгаа байхгүй юу? Навч гэхэд навчаараа нэг өөр, ширээ гэхэд ширээгээрээ нэг өөр. Түүнээс ч би ширээ болохоор навч чамаас илүү гэж ярьдгүйтэй адилхан хүн болгон өөр, сүнс болгон, ухамсар болгон өөр. Тэр өөр зүйлүүдийг өөр гэдгийг л ойлгох хэрэгтэй. Заримдаа би өөрийгөө бусдаас илүү юм шиг мэдрэх тохиолдол. Энэ одоо ухамсар, ертөнцийн энергийн долгион маань надад буцаал ойлгуулдаг. Чи өөрийгөө бусдаас илүүд битгий тавь. Харин зүгээр чи бусдаас ялгаатай, онцгой гэдгээл хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Чи юугаараа онцгойж чадах юм? Чи юугаараа ямар чадвар, ур чадвараараа бусдад тус болж чадах юм? Энэ дэлхийд чи ямар үүрэгтэй ирсэн? Тэрийг л хүлээгээд авчих юм бол эгогоо дарж даруй байж чадах юм бол та өөрийнхөө биеийг эрүүл сарвал байлгах боломжтой. Ийм олон юм ярихаар таны толгой эргэж магадгүй. Тийм учраас та ерөөхдөө бол өөрийгөө гунигтай байна уу, ууртай байна уу,
гомдол цөхрөлтэй байна уу, ерөнхийдөө их уйлаад байна уу, энийгээд байна уу гэдгийг анзаараад тэгээ аль болох энгийн амар тайван амгалан сэтгэл дүүрэн байх тал дээр анхаарад өөрийгөө эмчлэх боломжтой. За тэгээд ингээд хүн болгоны асуудал өөр өөр байдаг учраас зөвхөн энэ яриаг сонсоод та өөрийгөө бүрэн ангаах боломжгүй. Тийм учраас шат дараалалтай эхнээс нь өөрийгөө онцлоод одоо ангаах боломжтой. Хэрэг хүсэх юм бол над дээр бас одоо сургалт гэх нь хаашаа юм дэ хамтдаа ярилцаад одоо өөрийнхөө асуудлуудыг ярилцаад чиглэлүүдэд хамтдаа гаргаад явах бас чиглүүлэх хөтөлбөр гэж байдаг. Тэгэхээр бас тэрийг бас авах боломжтой байгаа шүү. За ингээд танд амжилт хүсье. Тэгэхээр биеийн өвчл байгаа бол сэтгэлийн шарах бас танд байгаа гэсэн үг. Түүнийгээ бас олж илрүүлээд өөрийгөө ангаагаарай гэж хүсэж байна. Амжилт хүсье. Bye.